Яг. За манайх ингээд завил сууж чадчихсан хүмүүс байвал суугаад чадахгүй байвал хөлөөж ийгээд. За завил суухад хөлн дээр их ачаал энэ төр ирж ивэл юм том нөгөө дээрээ доороо ингэж тавьж агаад өндөрлөөд суун штэ тэг ингээд. За ингээд суувал энэ юун дээр хөлн дээр ирж байгаа ачаал гайг байдаг. За өөртөө эвтэйхэн өөртөө таатайгаар суун. Тасгал их чинь ингээд ямар нэгэн зовөр тий өвдөлт мэдэрч болохгүй. Яг өөртөө эвтэйхэн таатай байна. Тэгээд яг тийм байх хэвээр юм байх хэвээр гэсэн зүйлөрөөсөө байхгүй. Өөртөө эвтэйхнэр юу яана тасгалаа хийнэ гэсэн үг. За өөртөө эвтэйхэн суулаа. Завлаад сууж जैन тий. За бүр болохгүй хөлөөж ийгээ суусан ч болно. Сандал дээр суусан ч болно. Өндөр юм сандал дээр тийм ээ. За гүнзгий амьсгал аваад гаргая. Хамраараа амьсгал аваад хамраараа гаргая. Нуруугаа сайхан ихцлээ. Нуруугаа ингээд дээшээ ингээд сунж ийн гэж төсөөлөө дээшэн сайхан. За энэ нугалмууд энэ үеинүүдийн хооронд ингээд зай гарч ийн гэж төсөөлөө дээшээ сунгаад сууя. Тэгтээ ямар нэгэн чангарал мэдрахгүйгээр те биедээ хүчээр ингээд чангалахгүйгээр яг ингээд сайхан өөрийгөө мэдрээд дээшээ сунгаж байгаа юм шиг тэмүүлээд хоёр мөрийг суллаа. Золоо оройгоос дээшээ татж байгаа юм шиг толгойгоо сайхан дээшээ тэмүүлээ. Хүзүүн дээр ингээд үе хооронд зай гарч ийн гэж төсөөлөөд хүзүүгээ сунгаад. Гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдээ алгуур ханлаа. Эндээ гүнзгий амьсгал аваад гаргая. Бүх анхаарлаа өөр дээр авчраад зөвхөн амьсгалаа сонсъё. Амьсгал авж байгаа чимээ, амьсгал гарч байгаа чимээг сонсъё. Амьсгал аваад гарах тоолондоо биеэ сайхан суллаад бие дээр байгаа чангарлыг сулж мэдрээ. Амьсгал аваад гарахдаа толгойд эргэлдэж байгаа элдв бодлоодыг өөрөөсөө гаргаж ийн, холдуулж ийн, явуулж ийн гэж төсөөлөөд гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа авахдаа энэ авж байгаа амьсгалыг сайн дээш нь татаж сороод энэ нармаа руугаа сайн татаж мэдрээ. Тархийг хүчил төрөгчөөр дүүргэж ийн гэж төсөөлье. Амьсгал аваад гарах тоолондоо тайвшрал амар амгалан мэдрээд биеэ сайхан суллаа. Сулран тайвшраа амарч байгаа биеэ мэдрээ. За ингээд нуруугаа ингээд юу яах та сууж явахдаа ингээд эрүүг ингээд бид нар ингээд үлээчдэг. Ингэж үлээхгүйгээр энэ эрүүгээ ингээд хоошоо ингээд дараад. За нэг иймэрхүү. Гүнзгий амьсгал аваад гаргая. Амьсгалаа сонсъё. Золоороо тухаа суллаа. Хөмсөг нүдээ суллаа. Хацар жавжаа суллаа. Зуусан шүд уруулаа суллаа. Хоёр чихийг доош нь буулгаад суллаа. Нүрнийхээ булчингуудыг бүхэлдэн суллаад нүрээ тэнээл гэж мэдрээ. Тэгээд хоёр уруулаа жоохон үлээлэг дэш уруулныхаа цахыг өргөд урууландаа инээмсэглэл тодруулъя баг зэрэг. Эндээ гүнзгий амьсгал аваад гаргая.
Дахин гүнзгий амьсгал аваад гарахдаа нүдийг алгуурхан нээлээ. За эндээсээ бүгдээр хоёр хөлийнхөө энэ өвдгийг зөөлөө ингэж хомж авчраад ингэж сууя. Хөлийнхөө улыг дээш нь доош. За ингэж сууд чадчихвэл ингэж суугаа. Чадамгүй байвал нэг хөлөөр нэг хөлн дээрээ тулаад нэг хөлөөр. За зүт. Нөгөөлөө. Зүттэй. За завил цоход хэцүү байгаад бол хөлөө жигээрээ манайхаа ингэж жигээс суучих. За хоёр гараа урд аваад ирээ. Уруунуудынхаа жижиг бай. Би халаалтыг бүр заашгүй заавал хийн ялангуяа үений халаалтуудыг. Тасгал хийх гэж ингээд нэрийн дор дахиад өөрийгөө нэмж гэмтээгээд иж болохгүй. Ялангуяа унтаад босоод ирэхэд энэ би маш хөшүүн болсон байдаг. Тийм учраас заавал баг зэргийн халаалтыг хийж өгнө. За буугуу татгшоо. За гадагшаа. За ингэж гараа өргөхдөө мөр сул байна шүү. За хүмүүс ингэждэг. За тохоогоор явлаа татгшоо. За амьсгал өгчгөө. Гүнзгий амьсгал аваад гарах. Гадагшин. За хоёр гарын хаалгыг дээш нь харуулад гуйн дээр тавилаа, мөр явлаа. За энэ мөрийг сайн дээш нь чих рүү ойртуулад буцаагаа доошоо буулгахдаа хоёр далыг ардаа ингэж нийлүүлж ийн гэж төсөөлөд мөрөөр айл болох том тойрог зураад. За бид нөгөө гар дээрээ тулж ширээ муур хөр байрлал өөр бусад байрлалыг дандаа гар дээрээ тулж хийдэг. Тэгэхээр энэ мөр тохоо буу энэ хорооны үеүүд дээр ачаалал ирдэг. Тийм учраас энэ мөрийг гарыг сайн халаах хэрэгтэй. За амьсгал авахдаа мөр дээш. Амьсгалаа гаргаад доош. Ингэж амьсгалтаа уйлдуулж. Зүйтэй. За зүйлээс боллоо. За манайхны хоёр болог байгаа тийм ээ. За болог ингэ хажуудаа тавьчих. Амьсгал авъя 2 гар дээш. Амьсгалаа за манайхаа ингэ завил цуухад хэцүү байгаа учраас байвал ингэ суудсан байгаа шүү дээ хөлөөж игээ. За ингэ суухад ч гэсэн хэцүү ингэ байх юм бол дахиад ингэ суусан ч гэсэн энэ хараа энэ өндөрлөн. Ингэж. За хайлбалах өөртөө өвтэй. Багш нь ханаад хүрсэн чинь нусгооч. За ингээд амьсгал авъя. Амьсгалаа гарахдаа баруун гарыг блокон дээрээ тавиад зүүн гар зулаараар сунж. За одоо энэ үедээ энэ баруун мөрийг жоохон урагшаа, зүүн мөрийг жоохон хойшоо. Тэгтээ хүчлэхгүйгээр харц дэшээ таз руу биеийнхээ энэ хажуугийн сонголтыг мэдрээд баг зэргийн хажуу тал руу баг зэрэг. Ерөөсөө огт хүчлэхгүй. За энэ булчин дээр баг зэргийн сонголт, баг зэргийн ачааллыг мэдрээд явхад болно. Одоо жишээлбэл энэ зүүн талд сонголт ирээд энэ баруун тал чангарч байгаа гэсэн үг. Авлаа. 2 гар дэшээ. Амьсгалаа гаргая эсрэг талтаа зүүн гар блокон дээр баруун гар дэшээ. Харц дэшээ таз руу. За энд амьсгалаа 1 2 3 зүйтэй амьсгалаа аваад 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За 2 гарыг дээшээ өргөж явах үедээ нуруунуудаа ингээ хооронд нь зай гаргаад ингээ салгаж ийн гэж төсөөлж дээшээ сунгад. Авлаа дээшээ амьсгалаа гаргалаа дахиад зүүн гар газар блокон дээрээ баруун гар блокон дээрээ зүүн гар зулаараар. Манайхын туслах хэрэгслийг бол заавал ашиглана. Хитрхи өөрийнхөө хэмжээнээс давсан ингэж ачааллаар явж болохгүй. За зүүн гарын үзүүрээс ингээ баруун тишээ татчих юм гэж төсөөлөд зүүн талаа
талдаа баг зэргийн сонголт мэдрээд баг зэргийн хажуу тишийг нь алж өгье. Авлаа дэшээ. За энэ үедээ нуруугаас хурцгаж өгөөд амьсгал гаргахдаа зүүн талдаа зүүн гар газар баруун гар дэшээ зулаа оройроо сунж байна. За баг зэргийн сонголт аваад баг зэргийн хажуу тишийг нь алаад. Амьсгал үүчгүй 1 2 3 авлаа дэшээ сунаад өгье. Гаргаад буулгалаа. За эндээс ширээ байрал руу шилжиж байна. 4 хөлөлсөн байрал байна тий. За энэ өндөрсөн зүйлээсээ болгоомжтой буугаад матныхаа уртаар тайна. За яг мөрний доор дугуй ташааны доор өвдгөө тааруулаад нуруугаараа нэг ингэж хотоохгүйгээр нуруугаа ихц барьж байна. За мөрлөөгөө ингэж орохгүйгээр мөр юм дээшээ гарч ирж байна. Тэг мөрнөөс чихээ холдуулж байна гэсэн. Тэг ингэ зөв хийн шүү манайх. Ингэж хийж орж болохгүй байна шүү дээ. Ийм. За зүйтэй. За эндээсээ энэ өгцгийг хойш нь түлхээд түрүүчийн хичээл дээр хийсэн тий. Өвдгөнөөсөө хойшоо гаргаж байгаа зөвхөн энэ олон улцгаараа мууруу нээж. Ахар сүүлийг доошоо урагшаа хөөс рүү татаад буцаагаад ахар сүүлийг дээшээ өргөж. Зүйтэй. Амьсгал үүчгүй. Зөвхөн ахар сүүлээ урагшин хөөс рүүгээ нэг бол арагшаа дээшээ өргөж ийн гэж төсөөлнө. Яг энэ олон улцгаараа. За зүйтэй. За эндээсээ хэдүүлээ зөөл дээшээ босоо зогсоо. За босоод ингээд. За манайхаа сандал байвал сандал ашиглаж болно. За багхгүй бол ханаа тушээд. За бушин сандлаг. За урагшаа тонгох байрлалыг бид нар маш болгоомжтой хийх ёстой. Тэгэхээр блок. За гайгүй зэргийн нөгөө хүмүүс маань блокон дээрээ тонгоож болно. Яг нөгөө авчуулах цүлхээлттэй мэдрэл дарагдсан гулсалттай энэ хүмүүс маань тонгох үйлдэлийг маш болгоомжтой. Тонгохдоо дандаа нуруу ихц зөвхөн энэ түүхний үеэр урагшаа тонгоо. Хүмүүс ингээ бүгтийгээд ингэж тонгодог. Ингэж. За тэгхгүйгээр нуруугаа ингэж ихцлээ. Мөрийг ингэж урагшаа татахгүйгээр мөр хойшоо. Тэгээд яах вэ? Тэгэл ерөөсөө энэ нурууны энэ уйнууд ямар ч тийм илүү дутуу юм бүхтэйх ийм хөдөлгөөн ерөөсөө хийгээгүй шүү. За ингэж тонгоно. За амьсгал авлаа дэш. Нуруугаа сайхан сунгаад амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээсээ нуруугаа сайхан ихцэлж өгч байгаа. Гэхдээ би дээр ямар нэгэн чангарал мэдрахгүйгээр өөрийгөө айгуу тэгж хүчлэхгүйгээр зүгээр сайхан тайван амгалан тасгалаа хийн шүү. За тонголоо. За ингэ тонгоож болж байна. Тэ? За эндээсээ өөрийнхөө далаацыг харж агаад за болж ивэл ингэж болж байна тийм үү. За энэс оошоо явахгүй. За энэ дээрээ барьж. Нуруу ихц. За эндээс мөрөө хойш нь ингэж сулалж өгөөд. За хөлний ард хэтэрхийг сонголт ирээд хөл өвдөжчихвэл баг зэрэг ингэ нуулж болно. За ахар сүүлийг хойшоогоо энэ хан руугаа түлхэж өгөөд нуруугаа урагшаа. За толгоогоо ингэж үлээхгүйгээр толгоо юм харц доош. Яг энэ нуруутайгаа ингэ нэг шүү. За ингэж сонгоё. 1 2 3 зүйтэй. Эндээсээ өвдгөө нугалж агаад дээшээ хэвлийн гуйн дээр ачаал авч байгаа. Дээшээ зөөл өндөгөөд бас амьсгал авлаа 2 гарт дээшээ.
Амьсгалаа гаргалаа. Буцаагаад буулгая. Эндээсээ дахиад нуруугаа сайхан ихцлээд зөвхөн түнхнийхээ үеэр нуглаад за ингээд онгооч. За ийм байж болж байна тий. Мөр хоошоо. За эндээсээ доошоо болж ивэл за үнэхээр гайгүй зөвхөн нурууны суулттай гэдэг хүмүүс бас байгаа тий. Тэр хүмүүсэл тонгоо хөдөлгөөнийг сайн хийж болно. Гэхдээ энэ нурууны ихцийг дандаа хадгалж өвдгөө нугалж агаад ингээд тонгооч болно. За. Зүйтэй эндээсээ дахиад өвдөг нугаллаа. Амьсгал авъя дээш. Зөөлөн босоод 2 гар дээш. Амьсгалаа гаргаад буулгалаа. За. Дахиад амьсгал авъя 2 гар дээшээ. За одоо эндээсээ зүүн гараараа баруун гарынхаа буугнаас барьж агаад за баруун гараа сайхан дээш нь татаад биеийнхээ баруун талыг сунгалаа. За эндээсээ баг зэргийн зүүн тал руу хазаагаад баг зэрэг. Тэгээ биеийнхээ баруун талд ирж байгаа сунгалтыг мэдрээ. Амьсгалаа ямар нэгэн чангарал мэдрхгүйгээр тайван амгалан хий. Амьсгал аваад гаргая. Сунж байгааг мэдрээд 2 хөлн дээрээ бат бөх зогсоод найхахгүйгээр тайв. Авлаа дээш. За зүүн гараасаа барьлаа. Баруун гараараа зүүн гарынхаа буугнаас бариад зүүн гараа дээшээ татаад. Зүйтэй. За эндээсээ баг зэрэг хажуу тийшээ хазаалаа. Баруун тал руугаа тийм ээ. За ингэж зогсож явахдаа хүмүүс ингэж нуруугаараа сони ингэж хотоогоод байдаг. Ямар ч тийм нуруунд дээр хотолт байхгүй. Энэ ахар сүлийг урагшаа харж байна манайхаа. Хүмүүс ингэж энэ дээр ингэ хотоож ингэж зогсоод байдаг. За энийг урагшаа түлхлээ. Ахар сүлээ доошоо газарлуу. Тэгээд бүгзэг чанга, хевлээ чанга, гуй чанга ингээд хажуу тийш. Ингэж хотоочод хажуу тийшээ явбал энэ нуруун дээр ачаал ирж шүү. Тэгэхээр ахар сүлээ урагшаа татлаа. Чангаллаа. За дээшээ төвдөө ирлээ. Дахиад баруун гарынхаа буугнаас зүүн гараараа барьлаа. Ахар сүлээ доошоо газар руу дараад хевлээ гуяа чангалаад. За зүүн тийшээ баг зэргийн хазаагаад хэтрүүлж болохгүй. Бид нөгөө нуруугаа бодох хэрэгтэй. Нуруун дээр юу болцсон байгаа лээ те. Тэрийг огцом ширэн хөдөлгөөн хийснээр одоо буцаагаад нөгөө сэдрэх боломжтой болчиход байгаа учраас сэдрэх эрсдэлтэй байгаа учраас зөөлөн хийж байгаа. За дахиад яах нь. Зүүн буугнаасаа баруун гараараа барьлаа. Зүүн гараа сайхан татлаа. Биеийнхээ зүүн талыг сунглаа. Эндээсээ баруун тал руугаа баг зэргийн хотоогод хажуу тийшээгээ наалаад. Зүйтэй дээш. Амьсгал аваад гар дээшээ гаргаад суллаа. Зүйтэй. Дахиад амьсгал авлаа 2 гар дээшээ. Амьсгалаа гаргаад кактус байрлалаа. За энэ мөр тохоо 2 нэг шугамд ийм доошоо биш, ийм дээшээ биш, нэг шугам. Тэнгуутаа мөр сул. Мөр өрөөсөө дандаа сул энэ шүү манайх. Тэгэл гараа өрхөд хүмүүс ингэждэг байхгүй. Ийм. За эндээсээ баруун хөлийг зүүн хөлнийхээ араар тавилаа. За энэ харж байна уу те? За. Суулаа. Аваад баруун хөлөө аваад дэше өргөлөө. Эндээсээ дэлгээ баруун хөлийг. За дэлгэсэн хөлөө ингээд урагшааж ийгээд зүүн хөлөө нуглаад баг зэргийн суугадаг. Авлаа. Буулгалаа. Зүйтэй. За эсрэг талд. Зүүн хөл дээрээ биеийнхээ жинг авч агаад баруун хөлийг хоошоо татлаа. Зүүн хөлийг хоошоо татлаа. Баруун хөл дээрээ биеийнхээ жинг аваад зүүн хөлийг хоошоо татаад эндээсээ нэг сууж өглөө, 2 хөлөө нуглаа сууж өглөө. Буцаагаад аваад дээшээ зүүн хөлийг уртаа татлаа. За ингээд тэнцвэр хийж явахдаа хевлээ өгцгөө маш сайн чангалаад ахар сүлийг саяных шиг урагшаа доошоогоо дарж өгнө. За эндээсээ хөлөөж игээд суугаад гуйн дээр ачаалаа авч.
Авлаа. Зөөлөн суллаа. Сайн байна. Хоёр гарыг суллаад дахиад амьсгал авъя дээш. Амьсгалаа гаргаад цээжний өмнө хавсарч байна. За одоо матныхаа урд хүрээд ирэх бүгдээр. Чаацтай. За эндээс хоёр гар дээш. Амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээс баруун хөлийг хоошоо татлаа. Зүүн хөл хоошоо шүү манайх. За болгоомжтой ихэр. За энэ. Баруун хөлийг урдаа ингээ хагаснуулаад зүүн хөл хоошоо хоёр ташаа ингээ уртлын хантай ихц параллел байна. За ингээ хөлн дээр ачаал тавна. Энэ нуруунд дээр ямар ч юм ачаал байхгүй. Нуруу муруугаар ингэж хотоож барахгүй, ийм урагшаа явахгүй, нуруу яг дээрээ юм ихц. Хөлний булчин гэж хангалж хөлийг хүчтэй болгосноор нурууны булчин, төвийн булчин сайнаар нь олуулдаг. За. Хоёр гар дээшээ. Барь. Зөвхөн хөлн дээр ачаал авч байгаа хоёр хөлийг яах нь вэ? Жигэд ингээд тэнцүү биеийнхээ ачаалыг тэнцүү хуваагаад за хөлөө хүчтэй байгааг мэдэрнэ. За хөл дээр ямар нэг өвдөлт байхгүй бол бариад өвдөлттэй байвал зүгээр ингээд ихцээрнэ. Тэгээ зайг нь ингэж ойртуулж болно. За юм. Баярлаа. 1 2 3 Хоёр гарыг дийлгээд биеийнхээ хажуу талаар дайчин 2 гэдэг байрлал. За баруун хөлний жигтэй баруун гар. Нуруу бас яг энэ дээрээ төвдөө. Ингэж хажуу тишээ ингэж орохгүй. Ингэж далихгүй яг ихт дээрээ мөрийг суллаа. За харц баруун гарын үзүүрлөө. Зүйтэй. За энэ дээр амьсгалаа. 1 За хөлөөл мэдрээ шүү. Хөлн дээр ирж байгаа тэр ачааллыг. 2 3 За одоо урагшаага биеэр урагшаага хараад 2 гар дэшээ. Эндээс 2 гарыг буулгалаа. За эндээсээ зүүн хөлийг үлмээ дээр тулж агаад сандал маань урдаа байвал сандлаасаа тулж агаад зүүн хөлөө урагшаа татаж урагшаа ирэх гэж байна. Тэгэхээр энэ баруун хөлийг хүчтэй сайхан байлгаж агаад за ингээд хүрээд ирээ. Амьсгал авлаа дэш. Амьсгалаа гаргаад буулгалаа. За зүт. Дахиад амьсгал авъя дэш. Амьсгалаа гаргаад цээжний өмнө хавсарж байна. Эндээсээ баруун хөлийг хоошоо татлаа. За ингээд шууд алхаж чадахгүй бол ингээд яах нь нэгээр баг багаар ингээд тавьчих. За тэгэн гутлаа баруун хөлний чи уул юм гадагшаага хагас 45 градус орчих. За хоёр ташааг урагшаага ихц барина. Яг урагшаа юм ихц. Хүмүүс ингэж орж ирээд байдаг байхгүй юу? Ийм. Хоёр гар дэш. Зүйтэй. 1 Хоёр гар дэшээ өргөсөн ч гэсэн мөр сул шүү манайхаа. За тэгээ хоёр хөл дээрээ зэрэг тэнцүү ачааллаа хуваарлж өгье. Мэдрээ өөрийгөө. 1 Амьсгалаа 2 3 Зөөтэй. За хоёр гарыг буулгалаа дэлгээд тэнгээ биеийнхээ урагшаа эргээд зүүн хөлний жигтэй зүүн гар. За мөрийг ингэж дэш авчихгүйгээр мөрөө суллаа. Хоёр хөлөө тэнцүү мэдрээ. Харц зүүн гарын үзүүрлөө. 1 2 3 За урагшаага хоёр гарыг авчраад урагшаа харлаа. Амьсгал гаргаад буулгалаа.
За одоо эндээсээ хөлөө баг багаар ингээд урагшаа авчирч болно. Сандлаасаа барьж агаад нэг алхаад ингээд аваатарч болно. Зүйтэй. Амьсгал авъя 2 гар дэш. Амьсгалаа гаргаад буулгалаа. Эндээсээ нуруу ихц мөр хоошоо 2 гарыг сандал дээр тавиад тонгооё. За тонгоож болж ивэл далаацаа нэмээд баг багаар ингээд доошо тонгоогоод өгөхтэй. За болог. Тэгтээ нуруу ихцээ. Ямар ч юм бөхтөр, ямар ч юм хотгор байхгүйгээр нуруу ихцээ. За эндээ 3 амьсгал. 1 2 3. За эндээсээ яах нь нуруугаа ихцээрээ 2 өвдгөө газар буулгаад суула. За одоо манайхан дэм том дээр байгаа тий. За дээрээ бодингийн дээр байж болно. За 2 өсгийгөө нийлүүлээд 2 өвдөө гадагшин задлж агаад гэхдээ хэтрүүл үзээ манайх яг өөрийгөө мэдрээд тааруулаад хийнш. За дээрээ ингэж 2 хөлнийхөө завсар оруулаад нуруу ихц урагшаага тонгоогоод за ингээд нэг сайхан амраа. Нуруугаа энэ үед аль болох урагшаа ингээд нуруу сунж байгааг мэдэн өвсийг хойш хар зүйлийг доошоо дарж өгөөд урагшаа ингээд тэмүүлээд за ингээд амраа. Хоёр талдаа ээлжлээд ингээд шанаагаа тавиад за ингээд амраа шүү. За амарч байгаа багшна. За гүнзгий амьсгал аваад гаргаад бие суллаад нуруугаас хурцсгаж мэдрээд за ингээд амарч байна. За 2 гараа бүр ингээд урагшаа сонгож болно. Тэгээд ахар сүлийг хойшоо нуруугаараа урагшаа тэмүүлээд за ингээд амарч. Нуруугаа сунж байгааг мэдрээд, амарч байгааг мэдрээд нурууны нугалмуудын хооронд угаасаа жир хүчээр холбогдсон зайтай байдаг ш. Тэр хэсэгт улам ингээд нөгөө зай гарч ийн гэж төсөөлөөд. За толгоогоо эсрэг тал руугаа тавиад. За тэндээсээ зөөл өндөгөө туслаа. За манайх ингэж сууж чадах уу? За ингэж суухад хэцүү байвал хөлөөж игээд нөгөө ихнийхээ суултаар сууна гэсэн үг. Өгцгөн доороо нөгөө нэг өндөрлгөөгөө хийгээд за боли ингэж суугаад үзье. Тэ? За ингэж сууч. Ийм дэр вэ нөө. Зам будингийн дэр өндөрлөөд за ингээ өндөрлөө суучаар энэ өвдгөн дээр ирж байгаа, хөлн дээр ирж байгаа ачаалаараа гаг болно. За бүр болохгүй хөлөөж игээд дэлгээд суугаараа за. За эндээсээ амьсгал авлаа. Нуруун дээр юм хотолт бас байхгүй. Нуруу ихц. Амьсгал авлаа дэш. Амьсгалаа гаргалаа. 2 гарыг нурууныхаа ард чагтлаад барь. Амьсгал аваад дэшээ гэдээгээд 2 гарыг аль болох нуруунаас холдуулаад эндээ амьсгал. За зөөлөн харцыг төвдөө авчираад 2 гарыг доошоо даръя одоо.
Сая ингээ нуруунаас холдуулсан бол одоо доош. Газар руу дараад буй. 1 амьсгалын 2 3 зөөлөн суллаад амьсгал авлаа дэшээ. Амьсгалаа гаргаад дахиад явах нь. Нурууныхаа ард чагтлаа. За 2-70 ойртож ийн гэж төсөөлөөд амьсгалаа аваад дээш нуруунаас холдуулаад өөрийнхөө чадах хэмжээнд ихтэй хитрхи хүчлэхгүй. За эндээ яах нь гүнзгий амьсгал аваад гарах юм. 3 амьсгал 2 3 За доошо мөрөө суллаад 2 гар доошо 1 хамраараа амьсгал аваад хамраараа гаргана. Ямар нэгэн юмд яарч сандрахгүйгээр зүгээр л тайван амгалан амьсгалаа. 2 гар тэгтээ идэвхтэй доошо байна. 3 зөөтэй зөөлөн суллаад амьсгал авлаа 2 гар дэшээ. Амьсгалаа гаргаад буулгалаа. За энэ нөгөө зөөлөн ийм удаан ажихан тасгал хөдөлгөөнч гэсэн яг энийг хийсний дараа нэрэл бас гайгүй болоод байна уу да гэсэн мэдрэмж бас төрдөг шүү манайхан. Тэгэхээр хийгээд өөрийгөө мэдрээд зөөлөн хийгээд л ахын чухал. За дээрээ авч тавиад 2 хөлийг жигээд суулаа. За эндээсээ зөөлөн хөвтэй бүгдээрээ хоошоо. За тулаад манайх ингээд дэвтэрээ за чадж байгаа хүмүүс байвал ингээд зөөлөн. За өсний болтыг суллаад толгойныхаа ард агцыг бүтэн газар тавиад за одоо бид нарт нэг уяа маань хэрэгтэй. За заавал уяатай хийн бүгдээрээ. Тэгэхээр уяагаа бэлдээрээ. За баруун хөлийг уяагаараа усрлаад өвдөг тэнгэр. За энэ хөл 90 градус. Урагшаа хэтэрхий ингэж урагшаа явуулж ингэж хэтрүүлэхгүй яг л ерөөсөө 90 градус. Тэгээ хөлний ард ирж байгаа сонголтоо мэдэрнэ өвдөг тэний. За ингээ хэрвээ яг энэ 90 градус дээр өвдөжэвэл багасгах штэ тий. Ийм байж болно. За эндээс ингээ болж ивэл татаад максимум нь 90 градус шүү. За барь 1. За энэ дээр хэдүүлээ удаан барина. За яг өөрийнхөө яг болж байгаа тэр өнцөг дээр л барина. Өвдөлтөхгүй байгаа өнцөг дээр гэсэн үг. За 90 градус руу ороход болж ивэл болно. За 90-с явж ивэл яах вэ? Баг зэрэг явуулаад үзээрэй гэхдээ мэдэрч хийгээрэй өөрийгөө. 1 2 3 4 5 6 амьсгалаад манайхан бие мэдрээд суллаад хөлний ард ирж байгаа тэр чангарлыг сулж мэдрээ шүү. За эндээс өвдгөр нуглаад зөөл доошо газар руу буулгаад жилээ. За зүү хөлөө осрлоод аваад ирээ. За
хаана хүртэл явж гин тэнцэнэ л барина гэсэн үг. За хитрхи хүчилж урагшаага авчирч өвдөлт мэдрахгүйгээр барьж гин. За бариараа. За гараараа ингэж хөлөө татж байгаа учраас энэ мөр ингэж хангарах гэдэг. Мөрийг суллаа шүү манайхаа. Нэг. Хоёр. Гурав. Дөрөв. Амьсгалыг бие суллаад таашраад өөрт бие дээр ирж байгаа мэдрэмжээ анхаарад мэдрэмжэн дээр төвлөрөөд гүнзгий амьсгал аваад гаргая. 5 6. За зөөлөн суллаад болгоё. За дахиад нөгөө л баруун хөлийг осрлоод өргөлөө. За манайхаа ингэж хөлийг ингэж өвдгөө ингэж цааш нь түлхээд хитрхи ингэж юу яагаад гэдэг хойш нь гэдэлхэхэд гэх юм уу? Тэхгүй шүү манайхаа өвдөг баг зэрэг штэ. Тэр нөгөө яг өвдгөн дээр ингэж хоошоо түлхэж аягүй хачаал энэ ардаа аваад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө өвдгөний шингэн энэ аргашаага орчдөг гэж үздэг байхгүй юу? Тэгэхээр баг зэргийн өвдгөн дээр ачаалал авахгүйгээр энэ өвдөгч нь тэнгэр байна. Одоо ялгаатай байна шүү дээ. Өвдгөө ингээ хойш нь түлхээд ах. Түлхэхгүйгээр ингэж тэнэлэх хоёр ялгаатай байна шүү дээ. Энийг мэдрээ шүү. Тэр ингээд мэдрэгдэж байгаа. Тэгэхээр өөрийгөө мэдрээд за энийг анхаарах нь байна те. 3 4 5 6. Зөөлөө суллаад буулгая. Жигээд зүүн хөлийг осрлоод бид нар нөгөө олон ингэж далаацтай ингэж хөдөлгөөр хийхгүйгээр барьж сунгаж байгаа. Сунгалтыг нөгөө ингэж наашаа цаашаа ингэж хөдөл сунгахгүйгээр барьж сунгадаг гэдгийг түрүүний хичээл дээр багш нас хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр ингэж яг нэг барилтаа ороод тэн дээрээ барьж сунгана. За зүүн хөлөө өргөөд өвдгөө мэдрээд хоёр гурав дөрөв тав. За зөөлөн буулгаад хөлийг нуглаад аваад. За эндээс дээрээ бэлдээд баруун талдаа тавилаад зүүн хөлийг татаад нуглаад авчраа.
За эндээсээ шиграад зүүн хөлөө дэрэн дээрээ тавиад баруун гараараа дарлаа. За зүүн гарыг арагшаа сунгаад алгыг дээш нь харуулад харц зүүн гарын үзүүрлөө. За эндээ бие суллаа, тавшраа, дамар. Бүх биеэ сайхан сулалж мэдрээ. Бие дээр ямар нэгэн чангарал байхгүй. Тайван амгалан амьсгалаа. За энэ углаа дээр тавьж байгаа үлийг заавал ингэж дэрний доор тавь шүү. За шууд газар тавихгүй. Энгийн йог дээр бол шууд газар энэ төр тавьчихдаг. Одоо нурууны йог дээр бол энэ ташаа юу өвдөг эднэр нэг шугамд байх хэрэгтэй. За зөөлөө суллаа, төвдөө авчирлаа. Хоёр гараараа тэврээд хөвлөө гой хойрыг ойртуулад.